өнөөдөр бас яг энэ танхимд ингээд бид нэр бас цөөхөлөө биш бас олуулаа биш ингээд яг энийг чинь өөрийг нэг юм дотн яриа гэж би бас яг энэ форматыг бас одоо нэрлэмээр надад санаж. Бид нар ингээд холоос биш ингээд нүүрөө харж агаад бид нар ингээд асуудлыг ярилцах боломж олдож байна. Энд бизнес эрхлэгч залуучууд голдуу байна. Энэ уулзалтыг бид нэр хийж чинь. Энд бас ингээд хотын залуучууд, суурин газрын залуучууд яг одоо арчилсан намын дэмжлэгээ алдчихсан сегментийн залуучууд 5 хүнтэй уулзж байна гэж бодож байна. Бас ингээ хол ойр олон үзэл бодлоо нэгтэж чадах. Тодорхой байр суурьтай секретэн залуучуудтай бас уулзж байна гэж бодож байна. Тэгэхээр арчилсан намын нийгмийн алдчихад байгаа энэ хэсгүүд 5 хүнтэйгээ баг нэг дор саяны дээр 4 сегмент дөрвөлттэй нэг дор уулзаж ингээ тодорхой ингээ сайхан дотн яриа өрнүүлсэндээ маш их баяртай байна. Тэгээд улс орноо ардчилсан тогтолцоогоо өөрчлөхөд хамгаалахад дараагийн одоо шинэ үе шатанд гаргахад та бид нэр одоо цогтой хамтраад Монголоо ингээ шинээр бүтээхэд та бүхэнтэйгээ хамтран хөл нийлүүлж алах юм гэдэгт эргэлзэхгүй байна гэх та бүхэндээ маш их баярлалаа. Өглөөний уулзалтыг зохион байгуулсан Эрдэнэтийнхаа намын дарга намын удирдлагуудаа бүгдээр бас талархлаа. Илэрхийлье.